Сайн байцгаана уу? Сонсож байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр би юу ч хүлээж авах билээ гэсэн тийм нэг тайвширлыг алдах үе, эндэх үе, зовох үе гэсэн айдас хүчсээсээ салаад өөрийгөө сэтгэл зүйд бүрэн чөлөөлөх тэр нэг төлөвт хүн яаж очиж болох вэ гэдэг талаар ярина. За тэгэхээр энэ зүйлийг би сүүлийн үед өөр дээр маш их мэдрээд байгаа. Ягаад гэвэл сүүлийн үед амьдралд маань намайг сорьсон бас хэд хэдэн том үйл явдал боллоо. Тэр бүгдээс би ингээд юу ч хүлээн зөвшөөрч чаднаа. Нөхцөл байдал яаж ч хэцүүгээр муугаар ирсэн би тэр үр дүнгээс нь болж өөрийгөө зовоохгүй шаналхгүй байж чаднаа гэдэг зүйлийг өөртөө тавтан хэлж байсны хүчээр ингээд олон тохиолдож байгаа зүйлд сэтгэл зүйн хувьд нь торох юмгүйгээр зовлон шаналл болохгүйгээр стресс болохгүйгээр ингээд хөнгөө давж туулж чадаад байгаа. Тэгэхээр яаж энэ төлөвт өөрийгөө би аваатсан болоо гэдэг уг өнцрөгөө бодоод үзсэн чинь нэгдүгээрт өөрийгөө хүлээн зөвшөөрсөн байна. Хоёрдугаарт өөрийнхөө амьдралын хүрээлэн байгаа орчин, эргэн тойрныхоо хүмүүс гэх мэтчлэн зүйлсийг хүлээн зөвшөөрсөн байна. Гуравдугаарт нь энэ орчлон ертөнцийн зам ёсыг өөрийнхөө хэмжээнд таниад түүнийг хүлээн зөвшөөрсөн байна. За өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийн тулд би өөртөө юу хэлдэг байсан бэ гэвэл хамгийн түрүүнд хүүхэд наснаасаа эхлээд өөрийгөө буруутгаж, зовоож шаналгадаг байсан тэр бүх зүйлүүдээсээ өөрөөсөө уучлал гуйж байна. Бас өөрийнхөө мэддэггүй, чаддаггүй зүйлүүдийг би уучлж байна. Өөрийнхөө дутууд улмаг зүйлүүдийг би байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна. Гэх мэт үгнүүдийг өөртөө хэлдэг байсан. Өөрийгөө ялалж, зовоож, шаналхгүй гэж хэлсэн. За хоёрдугаарт нь амьдралаа хүлээн зөвшөөрөхийн тулд би эргэн тойрныхоо бүх хүмүүс, одоо байгаа нөхцөл байдал, амьдарч байгаа орчин гэд бүхэл зүйлсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна. Би амьдралд минь байгаа бүхэл зүйлсийнхээ сайн сайхан талуудыг харж түүндээ талархаж амьдрнаа. Муу мухай талыг нь шүүхгүй. Гих мэтчлэн эргэн тойрныхоо зүйлсийг хүлээн зөвшөөрсөн. Энэ амьдрал одоо байгаа эд хөрөнгө гэх бүх зүйлээ хүлээн зөвшөөрсөн. Энэ бол миний өнгөрсөндөө хийсэн үйлдэлүүдийн үр дүн. Надад одоо байгаа бүхэн маань үнэхээр гайхамшигтай, баярлалаа гэд тэр бүх зүйлүүдэд талархаж чаддаг болсон. Амьдрал бол яг л голын урсгалтай адилхан. Бүхэл зүйлс бол зүгээр өрнөж байгаа, хөвөрч байгаа. Тэрийг би яаж харж яах вэ гэдэг л миний бүх амьдралыг шийдэж байгаа. Тэгээд ер нь ингээд аль нь ч тохиолдсон хүн үргэлжлүүлэл амьдрах нь тодорхой. Сайн ч юм тохиолдсон, муу ч юм тохиолдсон үргэлжлүүлэл амьдрах нь тодорхой. Хамгийн хэцүү байхад өхлийн тухай боддог лсэн л та. Гэхдээ үр хөвгттэй хүн бол хизээч хүч чадахгүй. Үр хөвгттэй хүн бол өөхөх нь үтгийх л аминдаа арчаатай байж чад өөрийгөө өвдүүлэгч ирэх байхгүй. Тэгэхээр амьдралд ямар ч муу юм тохиолдсон бид нэр давж туулаад тисээ тэндээсээ суралцаад үргэлжлүүлээд амьдрах нь тодорхой гэдгийг нэгдүгээрт ойлгох хэрэгтэй юм лээ. Хоёрдугаарт тэгээд тэртээ тэргүүл бид нэр ингээд энэ өгцсөн цаг хугацаанд амьдрах нь тодорхой юм бол энэ амьдрал дээрээ амьдрсан шиг амьдрья, сайхан амьдрья, сэтгэл хангалуун амьдрья. Тэртээ тэргүй миний гарт бүх хүзэр байгаа. Би энэ амьдрал дээр бүхэл зүйлийг өөрөө сонгож чадах учраас тэгвэл би сайхан амьдрахыг сонгоё. За тэгвэл сайхан амьдрах гэхээр заавал баян тансаг гэдгийг хэлэхгүй зүгээр сэтгэл зүйн хувьд бүрэн дүүрэн амьдрах амьдралыг хүн өөрөө 100% сонгох боломжтой. Тэр нь яаж хүнддэг вэ? Тэр сэтгэлийн бүрэн дүүрэн тийм сайхан байдал, хангалуун байдал ирдэг вэ гэхээр дотоод хүнээ сонсоод дотоод хүнийхээ хүслийн дагуу шийдвэрүүдээ гаргаад амьдраад ирэхээр хүн 100% амьдралдаа сэтгэл хангалуун болтгоо. Энэ амьдрал дээр ихэвчлэн хүмүүс дотоод хүнийхээ хүслийг ойлгохгүйгээр, сонсохгүйгээр өөр зүйлд тархиндаа энэ нийгмийн хэм хэмжээнд удирдуулаад амьдраад байдаг болохоор энэ сэтгэл готрол, стресс гэсэн олон зүйлүүд үүсэж байгаа юм шиг байгаамаа. Тэгсэн чинь дотоод хүнийхээ дуудлагыг сонсоод явж байгаа хүн бол юутай ч байсан, хаан ч байсан хамгийн баян тансаг, дүүрэн сайхан сэтгэлтэй амьдардаг. За тэгэхээр сая дурдсан өөрийгөө болон амьдралаа. За тэгээд энэ амьдралын мөн чанарыг хүлээн зөвшөөрсөн бол амьдралдаа тохиолдож байгаа юу ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн болдгийм байна. Цаг хугацааны урсгалд, амьдралын урсгалд тохиолдоод өнгөрч байгаа зүйлсэд би өөрөө ямар утга өгөх вэ гэдгээ сонгож чаддаг болдгийм байна. Хүнтэй үерхэж байгаа саллаа гэж бодоход хэцүү байна, зовлонтой байна, хайр гэдэг чинь ямар хэцүү юм бэ? Би дахиж хүнд итгэж чадахгүй байхаа гэх мэтчлэн бодож салалцанд тийм утга өгөх үү? Эсвэл
жаргалтай мөчүүд, баяртай мөчүүд үнэхээр олон байсан. Тийм сайхан мөчүүдийг надад бэлгэлсэнд баярлалаа. Ингээд эцэст нь үнэхээр ингээ ханилж суух тавилангүй байсан болоод ханилах үнтэйгээ учрахад маань саад болохгүй үүднээс саяны салалт үүссэн баха. Гэх мэтчлэн ийм эерэг утга өгөх юм бол тэр салалт чинь зовлон шанал нь өөрт чинь хамаагүй баг туснаа. Тэгэхээр ерөөсөө л бид нэр энэ өрнөж өнгөрч байгаа үйл явдалд ямар утга өгж байгаа вэ гэдгээс бидний наз жаргал амар амгалан байх уу, зовх уу, жаргах уу гэд бүх зүйл шийдэгдэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх. Одоо жишээлбэл би автомашины осолд орлоо л доо. Тэгээ би бол өөрөө ирүүл зүгээр машин маань маш нэвтэр шимхэрсэн. Тэгээд осолд орсон өдрөө бол мэдээж шокоос гарч чадахгүй байгаад байсан бол маргааш өглөө нь би дөөр хүн шиг харин ч бүр нэг чөлөөлөгдсөн юм шиг бүр амар амгалан болоод босоод ирсэн. Бус хүмүүс бол яг ингээл одоо сэтгэл зүйн хэцүү байгаа гэж хараад ах шиг л байгаа юм л да. Гэтэл миний хувьд бол саяны үйл явдал ямар нэгэн сэтгэл зүйн зовлон шанал ерөөсөө болоогүй. Тэгээд яагаад юм болоо гэсэн чинь надад тохиолдох юу ч би хүлээж авахд билээ. Үр дагавар нь маш муу байсан ч би хүлээж аваад даван туулахад билээ гэсэн итгэл үнэмшлийг өөртөө хүчтэй суулгасан байсан таймаар холбоотой юм билээ. Магадгүй хэдэн жилийн өмнө надад яг ийм зүйл тохиолдсон бол хайр мөнгө бүхэлдээ одоо жил орчим хуурай цуглуулсан мөнгөө ингээд тэрэн зарцуулах нь гэх мэтчлээ хил дарамт зовлон болох байсан баг л та. Нэгэнт одоо тэр осол болоод өнгөрсөн. Харин ч би ингээд вирус авсрал үлдсэн нь азтай байлаа. Машина буцаагаад ингээд хэвэн байдалд нь оруулахын тулд баггүй мөнгө зарцуулах болчлоо. За яг мөнгө бол зүгээр л олддог зүйл юм бэ. Хамгийн чухал зүйл биш юм байна гэдгийг надад дахиж баталж харууллаа. Одоо харин засуулчаад мөнгө нэмээд харин ч бүр илүү гоё машинтай болох хэвээр гэдгийг маань надад ингээд сануулж өглөө. Машин ерөн солимор санагдаадсэн. Тэгсэн чинь харин тэрийг маань хурцсаж өглөө. Харин нөгөө нэг осолд орсон хүндээ бол тодорхой хэмжээгээр миний ч гэсэн буруу байсан. Өршөөгөөрэй. Тхий эндээ хоёлаа муу буруу зүйл санахгүйгээр ирээлдүүлд сайн сайхан зүйлсэл илүү их тохиолдосоо гэд би юундээ ерөөё. Гэх мэтчлэн болж өнгөрсөн үйл явдлыг өөртөө эргээр тайлбарлаж өгсөн. Одоохондоо машингүй байгаа учраас асуудлууд бол гарч ирж байгаа. Гэхдээ буцаад машинтай болох үед машинтай байх чинь ямар сайхан юм бэ гэд тэр цаг мөчтөө илүү баярлаж талархна гэдгийг мэдж байгаа. Хүн хэцүү зүйлийг мэдэрсэн байх тусмаа сайхан зүйл болоход түүнийхээ амтыг улам бүр мэдэрч талархаж чаддаг болдог. Ийм л учраас өөртөө тохиолдож байгаа сайн муу бүхий л зүйлсэд талархдаг байх хэрэгтэй юм байлээ. За хэрэгтэй гэж хэлэхэр хүн за талархаж чаддаг болъё гэж болчихгүй л дээ. Зүгээр ингээд амьдралын олон туулж байгаа зүйлүүдээс ойлгож эргэцүүлсэн зүйлүүд маань баг багаар ингэж нэмэгдэж явсаар байгаа л маш том хүлээн зөвшөөрөл бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх юм нэг төлөв тавьчирдаг юм шиг байна. Гэхдээ би ингээд ярьж байгаа нь өөрийгөө нэг мундаг болчихлоо гэж ярихыг хүссэндээ ярьж байгаа юм биш. Зүгээр ийм төлөвт очичхоор хүн асар амар амгалан болт юм байна. Жишээлбэл саяны тохиолдсон осолтой холбоод бодоод үзэхэд хэдэн жилийн өмнөх бий байсан бол хизээч өнөөдрөх шиг санхүүгийн хувьд ийм алдагдал хүлээчээд одоогийн шиг ийм тайван амгалан сууж чадахгүй байх байсан баха. Гэхдээ миний энэ яриаг сонсоод зарим хүмүүс магадгүй хитрхи муу хорлож бодит байдлыг хэд өөдрөгөөр хийсвэрээр хүлээж авч байна гэж дүгнж магадгүй. Гэвч яг бодит байдал гэж юу юм бэ гэдэг талаар бодоод үзэхэр туйлын хөдлөшгүй бодит үнэн гэд арилшгүй бэхэр бичсэн зүйл хаач байдаггүй байгаа байхгүй юу? Хүн бүхний хувьд бодит байдал нь өөр байдаг. Жишээлбэл нэг зүйлийг 40 хүн харж ялаа гэж бодоход 40 өөр бодит байдал тэр хүмүүсийн дотор нь үүсчихэд. Миний бодож байгаа харж байгаа зүйлийг наад чинь бодит биш хитрхи хийсэр байна гэж харж байгаа хүн байлаа гэж бодоход би нөгөө хүнийхийг харахад бас надад тийм мэдрэмж төржээж болно. Тэгэхээр тэр цор ганц үнэн гэдэг байгаа юм чинь хүний дотор өөрт нь л байдаг юм байна. Өөрөө л юуг үнэн гэсэн үү? Өөрөө юуг буруу гэсэн үү? Тэр бүх зүйл нь тэр хүний хувьд л туйлын үнэн байдаг. Тэрээс энэ хорвоо ертөнцийн өөхөх төрөх. За тэгээд энэ амьдрах явцдаа асуудал бэрхшээл тулгарх гэдэг гурваас өөр бодит үнэн энэ хорвоо дээр, энэ амьдрал дээр байдгүй юм шиг байна. За тэгэхээр дараах утгатай үгсийг өөрсдөө хандаад хэлээд үзээрэй. Аливаа зүйлийг тайван амгалан хүлээж авдаг болоход баг ч гэсэн тус болох хаа гэж найдаж байна. Өнөөдөр үнэхээр гайхамшигтай сайхан өдөр болно гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдөр надад намайг баярлуулсан, бахархлыг мань төрүүлсэн, хайрыг мань төрүүлсэн сайхан зүйлс тохиолдно гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ өнөөдөр надад юу ч тохиолдсон
би 50 амгалан хүлээж авч чаднаа. Сайхан ч зүйл, муухай ч зүйл тохиолдсон. Би аль нь ч хүлээж авах билээ. Муу зүйл тохиолдлоо гэд зовж шаналх ёстой гэсэн үг шээ. Муу зүйл тохиолдсон бол тэрлэз, тэрнээс би сурах зүйлээ сурна. Тохиолдсон болон тохиолдож болох хэцүү зүйлүүдээс би алдах үе, зовох үе, шаналх үе гэж дахиж хизээж авахгүй. Муу зүйл тохиолдлоо гэд намайг зовох шалтгаан болох алба байхгүй. Хамгийн муу юм тохиолдсон ч би бэлэн хүлээж авна. Өөрийгөө зүхэж шанал суухгүйгээр яавал энэ нөхцөл байдлаас хурдан гарах вэ гэдэг эрэл хайгуулыг би эрчимтэй хийж эхэлнэ. Үнэхээр сайхан юм тохиолдох юм бол би чин сэтгэлээсээ талархаад, баярлаад, хайрлаад хүлээж авна гэж өөртөө тогтмол хэлээд үзээрэй. Бичлэгийг маань сонссон хүмүүстээ баярлалаа. Сувгийг маань дэмжиж лайк, subscribe дарж байгаа хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байгаа шүү. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.